өөртөө зургийг яг энэ шиг байна. Түрүүн би энийг анхаарахгүй зүгээр шууд өнгөцсөн. Одоо энэ өнгөө яаснаа гэж ороод хамгийн дэглэн цүл өрөө. Цүлгийн хамгийн дэш байна. Дараа цүлгийн юм. За эцэгнэр ингэж амьсгал өмнө одоо энэ хүрээ тохирчээ. Энэ зурган дээр урлагийн хил хүрээг байна. Тийм ээ. Хүрээг байна. Тэгэхээр зэрэгтэй эдгээр бүдүүн хүрээг болохын тулд нэг командаар хүрээг болохын тулд энэ дээдлэн байгаа энэ all order value гэдгийг хүрээг болгочоо. Хүрээг болгочоо. Энд чинь бол бүх символууд өдөр хүрээг болчдөг. Эхлээд энийг тохируулж дараа нь энэ нөгөө дээдлэх дотор тохируулах бол энийг тохируулж дараа нь өдөөрийнх нь хүрээг нь авах гэж байна. Учраас нэг мөсөн хүрээг болгочихъя. Дараа нь цөлөө дэш ингээд цөлийн дээр хоёр ч хоёулаа дэшээ. Өдөрт явах юм байна. Заавал цөлийн за энэ болохоор зэрэг юу гэсэн бэ гэхээр энэ дээр ямар ч хажиг болон бид нар энэ дээрээ сольж болдгий байна гэдэг байна тийм өндөр уулын арал нь юу вэ? Уулын цэглэлээр тэгээд уулын ард дээр уулын дээр уулын тайр тэрийг чиг биш тэрийг болцно. За энэ болчихлоо. Дараалт авчлаа. Одоо нөөмөө сайхан print дээрээсээ color picker буюу нөгөө өнгөнийг дээж авах гэсэн юм байна. Color picker авч байгаа. Цөлдөр тавьсан. Шаарчтэй тийм. Өнгөд нэгдэж color гэж авах. Энэ шаар нэмж код нэг гаргаж байгаа. Энэ кодын дагуу хурц. Цөл color RGB нөхөр хэд вэ? 453 455 194. Окей. Цөлний шаард очлоо. Дараагийн цөлийн би наваа одоо наадлээ. Стандарт хүчин байдаг л да. Болгоомод эрсдлийн үнэлгээ хийж байхад нөгөө хамгийн их эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, бага эрсдэлтэй, эрсдэлгүй гэсэн дөрвөн өнгөөр өгдөг. Тэр нь болохоор кодтой байдаг. Улааны тэдийн кодоор зурлагын нэгсэн код хүчин тохиолдолд бид нар ингэж кодыг авах. Өндөр уулын кодыг авах. Үлцгийн түвшин зүгээр хараад байна. Уулын цөлийг жоо намаа өгөх юм ийм. Уулын цөлийг зурхгүй шээ. Цагаан яа. Яг энэ чинь энэ код аваад ийм. Аваад. Уулын тайр за ийм хөвгөлчлээ. Нөгөө интернетээс өнгөтэй төстэй нөө. Бараг хийсэн шүү дээ.
гэж энэ аймагуудын ирээд дээр нь гарчихгүй. Аймагуудын ирээд гарчихгүй тийм. За тэгэхээр аймагын төв дээр нэг үйл яаж юм. Улхан чаг басан спорт гэдэг энэ дандаа аймагын төвийнх нь нэр байгаа учраас баярлалаа. Аймгийн тэр аймгийн нэр нь аймгийн нэм гэдэг. За энэ дээр нэр өчөө. Тэв гарч. Тэв аймгийн нэр. За энэ журган хэдүүлээ ямар цаасан дээр хийх вэ? Бицэн дээр хийсэн чинь эхлээд цаасны хэмжээ тодорхойлно. Дараа нь өнгөтөрний өлгөө хазгаанаар хөлгөөс бодоод өнгөө өгч гэсэн тийм. За бид нар бол өнгөтөр хэлэх гэж байгаа юм. Өнгөтөр гэж байгаа юм. Ямар цаасан дээр хийх вэ? А4, А5, А6, А3. А3 чинь хоёр цаасыг ийм А4 хоёр цаасыг нийлүүлсэн юм шиг тийм. Энэ бол А4. А5, А3 гэх юм байна. За түүнийг А3 дээр хийж үү? А3 дээр хий гэж бодож байгаа бол үсгийн фонд нь ерөнхийдөө А4 дээр үсгийн фонд 12 байхыг шаарддаг шүү дээ. Одоо нөгөө диплом бичиж байгаа бол арай л нөгөө таймс амын фондоор 12 гэдэг гэсэн үсгийн хэмжээтэйгээр сайнстайгаар бичдэг. За А3-оор бол жоохон том хөвчөд басгүй. Тэгвэл энийг А3 гэж одоо нэрийг жоохон том хүчий. А дээр нэмээд энэ анзаарч байгаа Улаанбаатар хоёр Улаанбаатар яваад энийг яг үлээ. Цэнийг яг команд өгөө. Нэг Улаанбаатар гэсэн үү? А тийм ээ. Одоо символ руу дарж байгаа. За эдгээр ихлээр бас юм боддог. Хэрвээ чи дипломын ажлыг ч юм уу тийм судалгааны ажлыг ч юм уу фондыг таймсаар бичиж байгаа бол зурган дотор байгаа фондууд чинь таймс юм. Илүү юм зэгцтэй зэрэг чи ямар тэр одоо бичигдэн солитой өмбө гэж хардаг шүү дээ. Янз бүрийн фонд холын чинь муу хатдаггүй мод замбрааг хатдаг. Тийм болохоор зүйлээ энийг арайлаар нүдтэйгөө таймс болгосон. Бүх юм чинь таймс юм. Арайлал бүх юм чинь арайлал юм. За арайлал нүдтэй муу за таймс болгох зэрэг гэсэн дээр текст өгөх талтай таймс болгох зэрэг цав зэ гэдэг юм аа. Тэгэхээр эдийн символ гэж ороод энийг халуу буюу гадуура текст хүрээд байгаа юм байна. Яг үгээр зэрэг сэлэн бэлэн гэдэг ингээд чинь хар гараа юм дээр сайн харахгүй юм тийм үсгээр гадуур нь нарийнхан хүрээтэй өч юм бол дотор гэж юм уу? За тэгээ өсгийн фондыг би 12 орох. Юу гэж хэлсэн үү? Тэгэхээр том гарах юм уу хаа тийм. За окей. За одоо хэлсэн энэ бол бидний датабейс буюу өвдөлтөд ажиллаж байгаа гэсэн. Одоо веб-зэсний бид нар энэ дэрэсэд байгаа байхгүй юу? Layout буюу билет битгэх гэж хэлж байна. Командны датабейс layout гэж байгаа. Энэ дор бас байгаа.